За сайн байцгаана уу. Хятад улсын Лонжоможоос бэлгүү Америкийн нэгдсэн улсын аваа Арлстана Монгол улсын Улаанбаатар хотоос Хасаамны бие гадаад дотоодын 7 хоногийн шинжлэх ухааны мэдээг хүргэдэг галуу шоу нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн юунд итгэвчээр спортын хувцсыг Америкаас ураатай Заяа спорт шоп болон өвс соёл уламжлалт эдлэгч оюутлогоо компани оролцож байна. Уг нэвтрүүлэг NTV телевиз болон Од Мөндрийн радио 83.3 107 хос дэлгэн болон YouTube сувгуудаар цацагдж байна. За өнгөрсөн 7 хоног чинь маш том нэг шинжлэх ухааны үйл явдал болоод өнгөрсөн Нобелийн шагнал гартуулах ёслол болоод өнгөрлөө шүү дээ. За хүн болгонд баг Нобелийн шагналтай хүн л бол одоо мондөг том эрдэмтэн гэж боддог байсан бол энэ жилийн буюу 2025 оны Нобелийн шагнал маань 10 сарын 6-наас 10 сарын 13-ны хүртэл одоо гэж тодруулаад дууслаа. Дууслаа гэж одоо хараахан дуусаагүй юм байна те. Өнөөдөр орой дууссан шүү дээ. Тийм өнөөдөр орой дууссан. За тэгээ энэ Шведийн хааны шинжлэх ухааны академи буюу Royal Academy гэдэг Шведийн. За эндээс жил болгон Нобелийн шагналыг бол гардуулдаг. За тэгээд үнэ нь бол одоо тийм нэг шагналынхаа үнэ нь бүхэл бүтэн одоо сая доллар хавцаа байдаг. За энэ жилийнх бол 11 сая швед крон буюу 15 сая доллар гэсэн юу гэсэн үг юм бэ те. Чи та өнөөдрийн ханшаар бодох юм бол бараг 4 тэрбум 146 сая төгрөг гэж байгаа байхгүй. Ийм их мөнгийг бол одоо ингэж Нобелийн шагналтууд маань авах боломжтой байдаг. За нэг иймэрхүү зүйл болоод өнгөрсөн байгаа. За тэгээд маш олон салбаруудад 5 салбарт ерөнхийдөө ав байсаар өгдөг физик, химийн гэх мэтлээ одоо бас дээрээс нь шинэ уран зохиолын байдаг те. Их тайвны интергээд бас яг алтан бусаар бас эдийн засгийн одоо салбарт Нобелийн шагнал хүмүүс бас гайхаад идэх математикийн салбарт яагаад Нобелийн шагнал өгдөг юм гэдэг тийм. Ерөнхийдөө бол өгдөг эдийн засаг гэдэг нэрээр л өгөөд идэх шүү. За тэгээд нөгөө Нобелийн эхнэр нь математикчунд дагаад явцсан гэсэн. Тэгэнгүүт нь математикийг ерөөсөө оруулаагүй. Тийм онгой байдаг шүү дээ. Тийм шүү нэрээ тийм шүү. За ямарчсан эхлээд шууд физикийн Нобелийн шагналаас хэдүүлээ эхлэе авчи. За тэгээд физикийн Нобелийн шагналыг би өөрөө танилцуулъя. За энэ 10 сарын 7-нд физикийн Нобелийн шагналын эзэд тодорсон Джон Кларк, Мишель Деворт, тэгээд Джон Мартинес гэдэг 3 хүн одоо нүдэнд үзэгдэх квант түнэл болон цэглэгээ хэлхийнд энергийн квантчлалыг нээсэнд нь зориулаад гээд одоо ийм гарчигтайгаар Нобелийн физикийн салбарт шагнал төртлээ. За ямар ч байсан физикийн Нобелийн шагналыг болохоор ижил тэмцээн хувааж авдаг. Эсвэл янз бүрээр бас ингээд тодорхой хувиудаар ингэж бас хувааж авдаг тохиолдол байдаг. Ихэнхдээ олон хүмүүс авч байгаа тохиолдол ихэнхдээ л ижил тэмцээн хуваагаад авчдаг. За манай 3 физикч эрдэмтэд маань болохоор яг Нобелийн шагналыг ижил тэмцээн хувааж авсан буюу нөгөө нэг айхтар үнэтэй сая доллараар 3 хувааж авчээ. Тэр яг 3 хуваагддаг тоо юу? 3 хуваагдахгүй тоо. За тэгээд Джон Кларк болохоор 1942 онд Кембриж төрсэн одоогоор 83 настай тийм Английн эрдэмтэн хүн байгаа. 83 настай гэдэг нь үнэхээр сайхан насыг заавалж байна. Нөгөө талаас бас Нобелийн шагналууд бас нэг ингэж шахаж байгаа нэлээд өндөр нас гарсан нөгөөдөд тийм тохиолдлууд маш их иддэг байдаг. За Кембрижийн их сургууль доктор хамгаалсан. За тэгээд Беркли Калифорни их сургууль ажиллаж байгаа хит дамжуулалтын чиглэлээр мэргэсэн тийм хүн байт юм байна. Ерөнхийдөө хит дамжуулалтын электроникийн загалмайлц эцэг гэж байна. За юм байна. За нөгөөх нь болохоор Мишель Девор гэдэг хүн байж байгаа. 1953 онд Парист төрсэн 72 настай тийм Францын эрдэмтэн хүн байж байгаа. За одоогоор бол Йелийн их сургууль болон Санта Барбара Калифорни их сургуульд ажиллаж байгаа. Санта Барбара Калифорни их сургуулийнхаа болохоор Google-тэй хамтарч ажилладаг нэг тийм юу гэдэг юм байна л да. Одоо хамтын ажиллагаа. Энэ хүрээндээ болохоор Google Quantum AI-ийн ерөнхий квант хардверийн эрдэмтнээр ажиллаж байгаа ийм хүн байгаа. За тэгээ квант механик конденсат материйн чиглэлээр мэргэсэн. Тэгэхээр конденсацлагдсан матери нөө хит хүүтэнд матери яаж ийн гэдэг талаар байдаг бах тийм билүү те билгүнэ. За тэгээд 3 дахь эрдэмтэн маань болохоор Джон Мартинес гээд 1958 онд Америкийн нэгдсэн улсад төрсэн. Одоогоор 67 настай байгаа. Энэ гурвынхаа хамгийн залуу хүн байж байгаа. Тэгээд Берклид бас мөн Калифорни их сургуульд доктор хамгаалсан. Одоогоор мөн л бас Санта Барбарад Калифорни их сургуульд ажиллаж байгаа ийм хүн байж байгаа. За
түрүү хэлсэн шүү дээ Санта Барбара Калифорни их сургууль Google-тэй хамтарч ажилладаг. Энэ хамтын ажиллагаа хүрээндээ болохоор одоо энэ Санта Барбарагийн Калифорни их сургуулийн эрдэмтдтэй маш ягт уялдаж ажилладаг. Энд одоо энэ хамтын ажиллагааны хүрээнд нь Джон Мартинес маань Google Quantum AI Lab-д одоо хэд дамжуулалтын quantum компьютерийн багийг ахалж ажиллаж байгаа ийм гурван байж. За тэгэхээр ерөнхийдөө Джон Мартинес болон Мишель Девор хоёр маань болохоор одоо Google-д quantum компьютер хийгээд байж байгаа хоёр эрдэмтэн. За харин хамгийн хөгшин болох одоо энэ Джон Кларк нь болохоор нөгөө энэ хоёрыг маань ахалж ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол манай хоёр бол ингээ quantum механикийн quantum компьютер хийж байгаа багийг ахлаад идэг. Энэ хоёрыг маань болохоор Джон Кларк ахалж байгаа ийм гурван хүний бүрэлдэхүүнтэй физикийн новлын шагнал одоо хүртсэн байна. За энэ гурван маань ер нь юу хийсэн бэ? Энэ юу юм бэ гэдэг талаар бас асуултанд хариулах шаардлагатай байна. 1985 онд энэ Кларкаар удирдуулсан баг үйж байгаа. За энэ одоо Мишель Деворт болон энэ Джон Мартинес нарын баг ер нь бол эрдэм шинжилгээний тийм судалгаа хийсэн байдаг 1985 оны ийм Josephson effect гэдэг нэг үзэгдэл байна. Энийг ашиглаад одоо макроскопик квант үзэгдлийг нээж илрүүлсэн ийм очирхалтай сонирхолтой туршилт судалгаа хийсэн байна. За макроскопик квант үзэгдэл юу юм гэхээр уг авчиж магадгүй. Уг нь бол квант үзэгдэл бол микроскопик баггүй тий нүдэнд үл үзэгдэх буюу микроскопик ийм зүйлүүдийг бол квант механикууд одоо судалдаг байхад энэ гурав нийлж байгаа нүдэнд үзэгдэх буюу макроскопик хэмжээнд энэ квантын үзэгдэл ажиглагдж байна гэсэн ийм хачирхалтай зүйлийг бол хийсэн байна. За Josephson effect гэдэг байгаа. Josephson effect-д нь бус нэлээ эртний угшлаар одоо нэг түүхтийн цуг ярихгүй бол бас болохгүй байх л та. За хит дамжууллын одоо хит дамжуулагч одоо тухайн материйг буюу тухайн одоо металлыг дамжуулагч металлыг маш нам температурт ингээд багасгах үед хит дамжуул гэдэг зүйл бий болдог. Ямар нэгэн эсэргүүцэл байхгүй ийм супер дамжуул бий болж байна гэсэн. За энэ хит дамжуулын дотор электронууд хос хосороо нийлээд ийм Cooper pair гэдэг юм үүсгэж. Уг нь бол электронууд чинь ботор хоорондоо ингэж наалдах учиргүй нөхдөд байхгүй тий. Хосолж электронууд чи хоорондоо хосолж болохгүй. Хосолж болохгүй тий. Би үүнийг түлхэж байгаа шүү дээ сэрэг нэрхтэй сэрэг юутай эсрэг захилгаан цэнэгтэй. Тийм цэнэгтэй болохоор тэгтлийн хэд дамжуулалтанд болохоор хоорондоо ингээд хоссороо нийлээд ингээд сaaхан Cooper pair гэдэг юм үүсгээд тийм ээ. За тэр Cooper pair-үүд нь хэрэг сонирхолтой. Тухайн энэ супер дамжуулалтын хэлхээний дотор ямар нэгэн гүйдэл өгөөгүй байхад хүртэл одоо нэг хүчтэй өгөөгүй байхад хүртэл гүйдэл үүсгээд ийм учирхалтай үзэгдэл бий болгодог. За энэ юу гэсэн үг нөтер нэгэсэндээ батарей залгаагүй байхад гүйдэл үүсээд юм гэсэн үг тийм. За энэ ийм учирхалтай үзэгдэл. Ид шидэм юм шиг. Тийм яг л ид шидэм юм шиг. За нөгөө талаар контент плейлээр нь бүгдээрээ нийлээд бүх Cooper pair-үүд нийлж байгаа нэг юм квантын төлөв болчдөг. Нэгэсэндээ нэг квантын төлөв юм шиг, нэг квантын бит юм шиг, нэг юм шиг. Нэг электрон юм шиг болчдөг гэсэн. Энэ бүх Cooper pair-үүд нийлж байгаа. Тэгэхээр энэ бол юм эдний бол нэг үзээд идэг энэ электрон бод нүдэнд үл үзэгдэн. Ер нь бол квантын буюу микроскопик зүйлүүдэд нүдэнд үл үзэгдэх хэвээр гэсэн яг эсрэг нь буюу эдгээр бүгдээ Cooper pair-үүд нийлээд ирэхээр энэ хилшээ нүдэнд үзэгдэх хилшээний дотор хүртэл ингэж нэг юм нүдэнд үзэгдэх хэмжээний микроскопик, макроскопик ийм контурыг үүсгэж болдог гэдэг нь бол маш хачирхалтай үзэгдэл болд юм байна. За энийг болохоор 1972 оноос онлыг нээсэн энэ Бардин, Cooper, Schrieffer гэдэг гурван бол бас Нобелийн шагнал өгчээсэн юм. За тийм болохоор энэ хит дамжуулалтын онол хийсээ илүү эдгээр хүмүүсийн нэрний эхний үсгээр буюу BCS гэж онол гэж нэрлэдэг. За BCS онол буюу хит дамжуулалтын онолын энэ хүрээнд бол ийм хит дамжуулалтын хэлхий дундуур нь ийм дундуур ингээд тасалчхаад одоо нэгэсэндээ бид нар чинь ингээд нэг юм хэлхээ ингээд цахилгаан хэлхээ байж байгаа дундуур ингээд тасалчгууд тэр чинь хэлхээ тасраад энэ чинь гүйдэл хүүхэ болох хэрэгтэй шүү дээ. Гэтэл яаж юм гэсэн чинь тэнд батарей залгаагүйсэн ч гэсэн гүйдэл үүсэж байна. Дээрээс нь дундуур ингээд таслаа хийсэн ч гэсэн энэ гүйдэл үүсээр үүд юм байна. Ийм ажирхалтай үзэгдэл. Ер нь ажиглагдах ёстой гэж Josephson гэдэг байх бас таамаглаад энэ ажлаараа 1973 онд бас л Нобелийн шагнал авч ирсэн. Тэгэхээр ер нь бол яг энэ зүйлүүдээр маш олон Нобелийн шагналуудыг эрдэмтэд авсан байт юм байна. Тэгэхээр энэ одоо энэ 2025 оны хот бүр ингээд 3 дахь 4 дахь удаагийн одоо энэ юунуудыг болж байгаа Нобелийн шагнал болж штэ тий. За нэг юм хүү зүйл болж ирсэн. За Josephson-ы энэ таамагласан зүйлийг 2025 онд энэ Нобелийн шагнал авч байгаа манай гурав энэ John Clark,
Мишель Диворт болон энэ Джон Мартинес нар болохоор энэ хит дамжуулалтын тусгаарлагдсан хэлхээ буюу саний Josephson Junction гэдэг байгаа шүү дээ. Тухайн одоо хэлхүүний дүндор нэг жоо тасалчингууд тэр чи одоо гүйдэлгүй хүчргүй байхад квантын түнэл гэдэг үзэгдлэр энэ дундор юм гүйдлүүд ингээ гүгээд байна. Нөгөө нэг Купер ч хосоод тэр одоо цаадыг даваад байна гэж ярьж байгаа юм уу те. Одоо тэр нэг жижигхэн тасалцсан ямиг ингээд давж яваад тэр гүйдэл гүйсэн хിവэрээ яваад байгаа энэ үзэгдэл энэ гүйдэлд өгж байгаа энэ хүчлээс хамаарат өөрчлөгдөж байгаа гэдгийг олж нээсэн баг. За ингэснээр болохоор нүдэнд үзэгддэг буюу макроскопик хэмжээний энэ квантын үзэгдлийг бид нар шууд ажиглах боломжтой болсон. А за нөгөө талаас болохоор бид нар түрүү хэлсэн шүү дээ тийм хит дамжуулалт дотор хүчтэл өгөөгүй гэсэн Купер период гүйдэл үүсгээд байдаг. А гэтэл бас дээрээс нь хүчтэл өгж болно. Хүчтэл өгөх юм бол тэд нар бас яах вэ гэдэг бас өөр асуудал гарч ирж шүү дээ. А гэтэл хит хүчтэл өгчих юм бол нөгөө хэд чинь бас нэг квантын түнэл хийх болчихсон юм байна. Одоо нэг юусандаа нөгөө нэг нүдэнд үзэгдэх хэмжээний том квантын түнэл хийж чадхаа болчдөг. А тэр өгж байгаа хүчлээ багасгаад ангууд яг нэг тодорхой утга дээр хурж ирэнгүүтээ гинт ингээ өгөөд эхэлдэг. А бүр нэг болсон үедээ болохоор бас ингээд яваад идэг хэрнээ жоох ингээд ихсгэд эхлэнгүүд болчдөг ийм үзэгдлийг ажигласан баг. За энийг бол бүр орчин үеийн одоо бүх квантын компьютерүүд ашиглаж байгаа. Одоо бидний нийцсэн байгаа гэж байгаа энэ IBM-ийн, Google-ийн бүхэл superconductivity буюу энэ хит дамжуулалтын квантын компьютер бүгдээр энэ үзэгдлийг ашиглаж байгаа. За тэгэхээр энэ үзэгдлийг нээсэн гэдгээр нь 2025 оны одоо энэ физикийн Давидын шагнал болсон баг. Ийм гайхалтай. За дээрээс нь өшөө зөвхөн энэ квантын түнэлээс гадна яг энэ үзэгдлээ судалж байхдаа хиймэл атом гэдэг янз бүрийн гоё юмнууд хийсэн юм байна. Одоо яг энэ хийсвэр атом игээ тэр атомыг одоо бид нар ийм лабораторийн түвшинд буюу чипэн дотор ингээд хөлтөөгчийн чипэн дотор ингээд шууд нэг атом шиг юмыг бий болгоод тэгээд судалж байхдаа тэндээс цацраг мэдэх яаж хийгдэж байгааг судалсан. Юусэн одоо бидний мэддэг амар аюултай альфа бомб за амар аюултай жиш альфа бомб жоос арай гайгүй цэцэр гэдэг үү те. За тэр ойрцол аюултай гэдэг тэр альфа цацрагалтыг бол ер нь бол атомуудад хийх учиргүй байсан байна л та. Нэгсэн бол энэ классикаар бодоход бол энэ чинь хийгдэх боломжгүй зүйл байсан бол энэ бол хийгдэж байгаа нь квантын түнэлийн үзэгдлийн одоо уршаар хийгдэж байгаа. За дээрээс нь шүү энэ цахилгаан хэлхүүн дотор гүйдэл ингэж гүйхтэй ийм жижигхэн квантчлагдсан буюу юм шатлсан энергиудээр гүйд юм бэ. Жижигхэн багц энергиудээр гүйдэг гэдэг энэ квант үзэгдлийг энэ цахилгаан хэлхүүн дотор нээснээрээ бас энэ шагналыг зэрэг болгосон. Тэгэхээр нэгэсэндээ болохоор энэ нүдэнд үзэгддэг квантын түнэлийг нээсэн дээрээс нь энэ электрон хэлхүүн доторх энергийн квантчлал гэдэг энэ хоёр үзэгдлийг нээснээр нь болохоор энэ гурван хүндлэр юм физикийн шагналдах Нобелийн шагналыг өгсөн байна. Энэ бас нэг тийм сонирхолтой зүйл болж байгаа. За чиг бүтлэн юу яагаад энэ гуравт өгж байгаа чи бүр альтын 1985 онд хийгдчихсэн юм туршилт ч одоо 2025 онд ч та баг нэг нь 80-ыг төрсэн баг мөр одоо тэгээд баг өхөн холгүй болцсон байх чинь гэж үгж идэг. Энэ яагаад заавал одоо өгж байгаа гэхээр их учиртай. За яагаад тэгэхээр яг энэ үзэгдлүүдийг ашиглаад болохоор бид нар одоо квантын компьютер хийж байна. За тэгээд өнөөдрийн одоо квантын компьютер бүгдээрээ энэ үзэгдлүүдийг ашигласан буюу сайн хэлсэн шүү дээ. Бүх эрдэмтдүүд маань бүгдээрээ Google-ийн энэ квантын хиймэл оюун ухаан, квантын компьютерийн энэ лабораториудад дахлаад ажиллаж байгаа. Тэгээ бүгдээрээ өөрсдийнхөө энэ Нобелийн шагнал авсан энэ үзэгдлүүдийг. За дээрээс нь шүү бид нар квантын үзэгдлийг чип дотор судлах боломжтой болсон буюу квантын ийм одоо микрочипэн лаборатори гэсэн үг. Жижигхэн чипэн дотор квантын лаборатори хийгээд за тэрэн дотроо бид нар квантын үзэгдлүүдийг турших, хиймэл атомыг турших. За дээрээс нь квантын компьютер хийх, бүх өдөд квантын түнэлийг судлах, одоо саний цацрагалт гэх мэтийн зүйлүүдийг судлах боломжийг олгосон гэдгээр энэ квантын физикийн ертөнцид. За дээрээс нь квантын компьютерийн ертөнцид маш том ийм хувь нэмэр орууллаа гэж үзээд энэ гурван Нобелийн шагнал өгсөн байт юм байна. За тэгээ ямар ч юм. Яг квантын түнэлийг би нэг тайлбарлах аягүй тийм гоё санаа бодож олсон. Бид нар ч одоо нэг юм ханыг ингээд бөмбөгөөр ингээд нэвтлэхээр нэвтгэхгүй шүү дээ. Угаасаа ойлгомжтой. Хан руу хичнээн ч удаа бид нар бөмбөг шийдсэн тэр бөмбөг л цааталт нь гарахгүй нь ойлгомжтой. Гэтэл бид нар ханы цан чанга гэхээр ингээд сонсогдоод идэв шүү дээ. За энэ яаж юм гэхээр одоо энэ дооны долгио ингээд ханыг нэвтлээд байна гэсэн үг шүү дээ. А гэтэл квантын ертөнцид яадаг вэ тэр тухайн бөмбөлөг бөөмүүд маань болохоор магадлалын долгио болоо хөрчдөг. Яг л дооны долгио шиг. Тэгэхээр одоо бид нар хан руу ингээд тэр дуу ингээд
хэвтлээд байгаа шиг тэр магадлалын долгион нь очиж тэр ханыг нэвтлээд маш бага хэмжээний долгион тэр ханы нөгөөтөлд гарчаараа нөө магадлалын долгион чинь одоо маш бага хэмжээний магадлал нөгөөтөлд гарчих гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө нэг жижигхэн бөмбөлийг чинь хан руу 1000 удаа шитгэхэд 1000-аас нэгэн ч юм уу те 2-ын нэгээд үг ханы нөгөөтөлд гараад идэг. Энэ үзэгдлийг бол квантын үнэлийн үзэгдэл гэдэг байгаа. За тэгэхээр Josephson гэдэг хүн болохоор яасан үг тэр дундуур нь туслаад одоо тухайн цэглэгээ хэлэхэд дундуур нь таслахад тэрүүгээр энэ квантын үзэгдлээр дамжуулаад энэ гүйтэл чи гүгээд байна гэдгийг ингэж нээсэн. Ийм хичрэлтэй зүйл гэж байна. За өнөөдрийн квантын компьютер бол ингэж ажилладаг байна. За энэ ажиллагаанд нь зориулж ийм 3 хүн бол Нобелийн шагнал өртжээ. За энэ л үнэхээр баяр хүргье. Үнэхээр хайртай. Бас нөгөө нэг агуу чухал юм нь эдгээр чинь макро төвшөнд ажиглагдаг квант үзэгдлийг нийцэж байгаа шүү дээ. Квант түнэлийг ажиглаж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ирээдүйд яах вэ гэхээр одоо нөгөө нэг түрүүний хасаагийн хэлдэг хит дамжуулалтыг өрөөний температурт хийх боломжийг гаргаж ирж байгаа байхгүй. За хит дамжуулалтыг өрөөний температурт хийдэг болчих юм. Нэгснэ тасалгааны температур шүү дээ. Өрөөний температур гэнэ. Тасалгааны температурт хийдэг болчих юм бол ерөөсөө технологийн дахиад нэг шинэ одоо 90 эхлэн гэж байна. Яг тэгэхээр өнөөдөр бидний квант компьютер дээр, CERN дээр ч юм уу ингээд ашиглаж байгаа бүх хит дамжууллууд бүгд Цельсийн тэг температур дээр ажиллаж байгаа. Тэгэнгүүт би тасалгааны температурт за нэг 10 нэмэх Цельсийн 18 градустай ажилдаг хит дамжуулалт хийчихээ л да тий. Тэгэх юм бол одоо нөгөө миний энэ ашиглаж байгаа лаптопны оронд тийм чи квант компьютер явчих юм гэсэн үг байхгүй. Ерөөсөө квант компьютерийг бид нар ингийн амьдралд ашиглахад айгүй чухал юм. Тэгээ яг энэ хүмүүсийн нээлтнээс хойш ерөөсөө дэлхийд даяараа хүмүүс тасалгааны температурт ажилдаг хит дамжуулалтыг гаргаж авахар оролдож байгаа юм л дээ. Одоохондоо яг амжилттай юм байхгүй. Манай гурав ч гэсэн ер нь яг энэ дээр ч гэсэн ажиллаж байгаа. Тэгээ түрүү нөгөө хасаагийн хэлсэн Бардин нэгэд физикч байсан шүү дээ. BCS онлайн Бардин нэгэд. Тэгсэн тэр Бардин нэгэ физикч чинь физикийн түүхэн дэх цорын ганц 2 удаа Нобелийн шагнал авсан нөхөр байхгүй. Оо зөө. Тэгээ хоёулаа тэр хоёр нээлт нь хоёулаа энэ хит дамжуулалтын онолтой холбоотой ерөөсөө. Харин тийм билээ. Хит дамжууллаар чинь тийм маш их хүмүүс Нобелийн шагнал аваад манай энэ хэд чинь хэдээс хойш ч гэсэн хийсэн хүмүүс байгаа тий. Айгүй олон Нобелийн шагнал авсан. Тэгээ бүр ийм юу байгаа нөгөө их энерги манай салбарын нөхдүүд чинь нэг хэсэг 60-ад оны үед таг гаццсан байж байгаа хит дамжуулалтын нөхдүүдэд шипидэд тэдний онолыг хулгайлаад Хиггсийн онол гарч ирсэн гэсэн юм онгой байдаг байхгүй. Тэгээ ингэж бүр ингэ яаж ч нэг юм одоо их энерги физик урагшаага нэг алхлаа энэ. За. За ямар ч энэ жилийн Нобелийн шагналтаа бол нэг хахтар маргаад байх хүмүүс байхгүй хөө энэ чи бас яг л физикийн салбар байна. Өмнөх жилийнх чинь хиймэл оюун хөгжлөг өгөө юм болчихсон тий. Нэрээ тийштэй тий. За хэдүүлээ эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад даамагийнхаа сэдв рүү оръё та тий. За тэгээд эрүүл мэндийн салбар байгаа бох тий. За эхний хамтран ажиллагчаар маань болохоор энэ спортын хувьцыг Америкас гэдэг өрөөтэй Заяа спорт шоп маань хамтран ажиллаж байгаа. Одоо манай хот өндөр сувгийн бас тий мундаг мэдлэгтэй хөтлөгчдийн нэг Бацаа ах маань бас ингэж өөрийн гэсэн дэлгүүртэй. За ингээд бид нартай ингэж хамтарч ажиллаж байгаа юм гэхээр бас гайхалтай гоё завшаантай хэрэг болж байна. За ямар ч гэсэн юу гэдэг дэлгүүр юм бэ гэхээр энэ Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face, Sorel, Ralph Lauren, Polo тэгээд DR Martins гэх мэт одоо ерөөсөө бидний мэддэг одоо бүх том брэндүүд ерөөсөө монголчуудын маань ангардаг бас өмсөд спорт байдаг энэ брэндүүдийг ерөөсөө энэ ой өргөөр нь маш хямдханаар ингэж оруулж ирж байгаа Монгол улстай. За ерөөсөө бүх бараанууд нь бүгдээрээ Америкийн нөхцөл улс юм уу Англиас орж ирдэг баталгаатай оригинал за тэр дундаа оригиналууд дундаа хамгийн хямдхан нь байдгаараа хамгийн алдартай хамгийн одоо онцлогчтой ийм дэлгүүр байгаа шүү. За спорт шоп. Тэгэхээр хэрвээ та үнэхээр оригинал хавц сойрох ч юм л те оригинал спортын хувьд оригинал одоо Timberland одоо өвөл болж байгаа Timberland-ийн гутлаар бол хүмүүс бүгд гангардаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр оригиналыг нь хүсчихвэл за дээрэс нь оригинал дундаа бас нэг жоохон хямдруулаад авчиг гэж бодож байгаа юм бол Zaya спорт шопыг зэрэг хэрэгтэй юм байлээ шүү. Бас манайхан ч бас тийм нэг бол маш үнэтэй оригинал болохоор маш үнэтэй гэж боддог. Үгүй бол аюу хямдхан оригинал биш юм уу тий худалдагч нь оригиналсээр хагаад өгчдөг бол манай Бацаа ах маань бол он бол оригиналыг ингэж мэдж болно ингэж авчирч ирсэн одоо тэр дэлгүүрийнх нь эндээс ингэж авсан гэдэг бүх мэдээлүүдтэй ингээд гаргаад өгч болно.
Яг үнэ тий. Яг үнэ тий. Ингээ гаргаад өгчих болохоор ерөөсөн оригинал биш үү гэдэгт нь санаа зовх шаардлагагүй. Тэгээд дээрэс нь хаанч байхгүй юм үнийг санд болгож байгаараа гайхалтай. Ийм одоо боломжийг бол бидэрт олгож байна. За хаяг байршлын хувьд болохоор өмнө хэрвээ заяа спорт шопыг мэддэг хүмүүс байсан бол тэр заяа спорт шоп ч бас өөр тийш нүгөө явцсан шүү. За тэрийг бас анхаарал тавих хэрэгтэй. Нисдэг машин гэдэг газар үүдэг. Сэрхий гоё нэртэй. Анхнаасаа л үнийг анхаарал игддэг. Яадаг машин гинэ гэдэг. За тэр нисдэг машин гэдэг замын эсрэг талд нь маргад гэдэг байгаа. За тэгээ маргад гэдэг төв дээр болохоор ингээ заяа спорт шоп гэдгээ бичсэн байж байгаа. Тэгэхээр тийш очих нь шүү. Өмнөх хуучин одоо энэ заяа спорт шопыг мэддэг хүмүүс маань энийг анхаарал таваарай. За тэгээ өөр илүү дэлгэрэнгүй мэдээлэл болохоор Facebook хаягаар нь заяа спорт шоп гэ хайгаад олж болно. Үгүй бол 88 тэгтэг 91 92 гэдэг дугаараас аваарай. За баярлалаа Гуцаа яртаа заяа спорт шоп доо. За дамынхаа мэдээлэл орцгоё. За би болонгод нөгөө ангаах ухааны салбарыг сонгож авсан. Тэгээ ерөнхийдөө бол ямар одоо хүмүүс чангалын өгдөг вэ гэхээр амьд организмуудын физиологи эсвэл ангаах ухаанд онцгой ач холбогдолтой нээлт хийсэн үнд олгоно гэж үздэг. Тэгээд бусад салбаруудаас ялгаатай нь яадаг вэ гэхлээр нөгөө Нобелийн хүрээлэнгээс биш Шведийн Каролинскийн хүрээлэнгээс тийм тусгай хороо явуулаад тэгээд тэндээс хин ялхан шийдэгддэг. Тэгээд яадаг вэ гэхлээр 3500 одоо жил орчим дунджаар 3500 орчим нэр дэвшүүлэлтийн урилга илгээдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Эрдэнэт рүү та одоо ийм нээлт хийсэн штэ одоо нэрээ дэвшүүлээч гээд тэгэнгүүт тэндээс нь 2000-аас 3000 орчим тийм одоо хүмүүс за би нэрээ дэвшүүлээ гэдэг өөрийнхөө нэр дэвшүүлэлтийг өгдөг. Тэгэнгүүт тэндээс 50 орчмыг сонгож авч агаад гүнзгий судалгаа хийгээд 5-аас 6 эрдэнэтэй бүр наривчсан хилцүүлэг явуулаад за тэгээд 1-ээс 3 хүн л одоо тухайн шагналыг авдаг байгаа. Тэгээ айгүй сонирхолтой нь яадаг вэ гэхэлэр нэр дэвшигчдийн жагсаалтыг бид нэр 50 жил харж болдгоо нууц хэвээр үлддэг. Тэгэхээр одоо энэ одоо ялагчтай зөв өөр хин нэр дэвснийг бид нэр 2075 онд л олж мэдэх боломжтой гэсэн. Тэрийг надад бүр амар сонир санагдсан. За тэгээд нөгөө нэг ангаахын салбарт олонгод нийт 232 хүн бол шагналыг авч яасан. Тэгээ үүн дотроос 218 нь эрэгтэй, ердөө 14 хүн эмэгтэй бол авч яасан. Тэгээд энэ одоогийн шагнал оюун юу вэ гэхлээр нэг эмэгтэй эрдэнэтэй энэ татар байгаа. Тэгээ тэр нь болохоор амар баярлаад би бас өөрөө эмэгтэй болохоор бүр баярлаад гэдэггүй. За тэгээд ангаахын салбар бол ерөнхийдөө бол яг ингээд нээлтүүдэнд харах юм бол дандаа нөгөө бидний амьдралыг илүү урт болгосон зөндөө олон зүйлсүүдийг одоо чинь инсулины нээсэн байгаа, пенцилины нээсэн байгаа, ДНХ-гийн давхар бүтэц, тэгээд нөгөө умааху зүүнний хавдрын вирусын эсрэг вакцин зэрэгэд зөндөө олон зүйлийг бол Нобелийн шагнал хүртчихсэн. Тэгээ энэ удаа ч гэсэн ерөнхийдөө бол бас бидний дархлааны системтэй холбоотой айгүй сонирхолтой зүйлийг нээсэн. Тэгээд нэг сонирхолтой зүйл харсан. Тэр нь юу вэ гэхэлэр Нобелийн шагнал гэдэг нэг юм бүрийн медалийг өгдөн штэ. Тэгээ нүүрэн талд нь олонгод мэдээж Нобелийн хөрөг байгаа. Нөгөө талд нь юу байдаг вэ гэхэлэр тийм ангаахын одоо бурхан гэх юм уу? Бурхан тэнгэр өвчтэй охины цангааг тайлахын тулд хаднаас урсан гарч ирж байгаа усыг номын хуудсан дээр цуглуулж байгаа тийм дүрс байдаг гэсэн. Тэгэж одоо юу гэдэгт одоо номоор дамжуулж хүнийг эмчилж байгаа гэсэн тийм утгаараа орд юм бэлээ. Тэгээ тэрэн дээрээ латинаар за би латин хэл мэдэхгүй шүү зэ. Inventas vitam ivat exclus per artes гэдэг үг бичээстэй байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр юмтасан тийм нээлт урлагийн тусламжтайгаар хүний амьдралыг сайжруулахад буянтай хэрэгэ гэсэн тийм үг байдаг. Тэр нь олонгод Ромын яруу найрагч Вергилийн шүлгийн хэсэг гэж үздэг юм бэлээ хүмүүс. За нэг юм сонирхолтой гоё медальтай. За одоо энэ жил яасан бэ гэхлээр энийг би тайлбарлахын тулд амар энгийн болгоод хүний дархлааны системийг улсын хилтэй зөрүүлж байгаа шүү зэ. Тэгэхээр бүр хит нарийн орохгүй ер нь бол жоохон тийм хошин энгийн байдлаар тайлбарлаж байгаа гэдгийг ойлгоорой. За хүний дархлааны систем болгоод яг улсын хил шиг заяа. Тэгээд тэнд хоёр төрлийн хамгаалтын бүс байгаа. Эхнийх нь болгоод бидний сайн мэддэг одоо төвийн хамгаалт буюу ерхэд бол тийм цэрэг элсүүлдэг дархлааны эсүүдийн актив. Тэрэн дээр яадаг вэ гэхэлэр ТС болон Б-эсүүд одоо цэрэг болж тэнд очоод цэрэг болоод за тэгээ ерхэд бол өөрийнхөө эсүүд рүү бүтээ дайраарай гэсэн зүйлийг цэргийн сургуультаа сурдгаа гэсэн. Тэгээд хэрвээ тэр дүрмийг сурч чадаагүй эсүүд байх юм бол шууд цэргийн актамаас халаадгаа гэсэн үг. За тэгсэн чинь одоо Нобелийн шагнал авсан эрдэмтэд юу нээсэн бэ гэхлээр дархлааны систем дахиад нэг зүйл хэд юм байна. Тэр нь юу вэ гэхлээр нөгөө халагдсан эсүүд агаад тэр халагдсан эсүүдийг юу яая буцаагаад одоо халагдсандаа ууранд хүрээд өөрийнхөө эсрэг рүү буцааж халдаж магадгүй юм байна. Тэгэхээр тэр халагдсан эсүүдийг одоо тархин угаагаад үгүй тайвшраа битээ өөрийнхөө эсрэг рүү дайраа гэж сургадаг бас нэг хэсэг байд юм байна.
тэр хэсгийг олж нээсэн хүмүүс бол одоо Нобелийн шагналыг хүртсэн гэсэн үг. За тэгээд яадаг вэ гэхлээр хэрвээ тэр систем байхгүй бол дархлааны систем бол өөрийнхөө систем дайрна. Тэгээд тэндээс л нөгөө автоиммун дизиз буюу нөгөө нэг дархлааны өвчин тэр юу гэж нэрлэдэг юм бэ монголоор? Автоиммун. Тийм, дархлааны өвчин л гэх. Тийм, дархлааны өвчин бол үүсдэг. Одоо тэрэн жишээ нь бол чихрийн шижингийн 1-р зэргийн ч юм уу гэх мэт өвчин бол үүсдэг. За яадаг вэ гэхлээр T-cell гэж байдаг. Гэж хэлсэн чинь T-cell гэж байдаг. Тэрэн дотроо олонгууд ерөнхийдөө бол regulatory T-cell буюу одоо тийм нэг тусгай эс байдаг, зохицуулагч T-cell гэж байдаг. Тэр эс нь олонгууд тэр хэсийг олонгод хамгийн анх Сакагачи гэдэг одоо энэ жил Нобелийн шагнал авсан эрдэнэтэй олж нээсэн байгаа. Тэгээд яаж нээсэн бэ гэхлээр хүний бид байдаг таймус гэдэг нэг юм жижигхэн эртнийг судалж исэн. Тэгсэн чинь тэр эртэн олонгод нөгөө нэг одоо цэргээсээ халагдсан дархлааны эсүүдийг сургалтанд хамруулад за та нар одоо өөрийнхөө эс рүү дайрсан байна. Энэ бол дархлааны эс шүү. Энэ бол найз чинь шүү гэдэг юм зааж яасан тийм хөрхөн эргэтэн тийм эсүүдийг олсон байгаа. За тэгээд тэр эсүүдийг яг яаж олсон бэ гэхээр хулган дээр туршилт хийсэн. За тэгээ хулган туршилт хийгээд тэр тимус гэдэг эргэтнийг нь автсан чинь дархлааныхаа систем нь бүр галзуураад өөрийнхөө эргэтнүүдийг устгаад эхэлсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол хүний дархлааны систем гэдэг чинь дан ганц одоо муу эсүүдийг устгадаг юм байна. Дээрэс нь алдаа гаргаж байгаа эсүүдийг бас юм сургадаг тэ эсүүдийг бий болгох юм байна штэ гэж ойлгосон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг одоо зохицуулагч тэ эсүүд бол манай инхийг сахиулагч таа гэсэн үг. Тэгээ тэднээс одоо эсүүдийг одоо яаж одоо сургаад байгаа юм бэ гэхлээр ерөнхийдөө бол тийм тайвшруулах үүрэгтэй гэсэн үг. Тэгээд тайвшруулахдаа яадаг вэ гэхлээр FOXP3 гэдэг гений тусламжтайгаар тайвшруулдаг. Тэгээд тэр ангаахын шагналыг хүртсэн хоёр өөр бас эрдэмтэн байгаа шүү дээ. Брунко Брамстел. Тэр хоёр олонгууд тэр тайвшруулдаг хуулийг нь олж нээсэн гэсэн. Тэгэхээр нэг нь олонгууд за ийм гений ийм дархлааны систем байт юм ингээд нөгөөт нь олонгууд хэрхэн яаж ажилладаг гэсэн генийг нээгээд энэ гурав хамтдаа авсан гэсэн. За тэгээд тэр зохицуулагч тэс яаж ажилладаг вэ гэхлээр ерөнхийдөө бол тэр одоо замаа алдсан буруу эсүүдийг хичим хүчийг нь булааж авдаг. AL2 гэдэг. За тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо тийм ууралсан эсүүдийг тайвшруулдаг анти-инфламатор гэдэг одоо тийм бодисууд ялгаруулж чаддаг. Одоо өөрөөр хэлбэл өөжи одоо ууралцсан баймаа усуу гэдэг одоо усыг өгдгөө гэсэн үг. Тэгээд дээрэс нь зарим нь одоо бүр хитрхи галзуу эсүүд байх юм бол за одоо чамд одоо ямар ч аврал алга өөрийгөө устгаа гэсэн тийм одоо тушаалыг өгдгөө гэсэн. За тэгээд дан ганц бас тэрээс ажилгүй. Дээрэс нь бас өөр сонирхолтой эс байгаа. Тэр нь олонгууд Tolerogenic dendritic cell гэдэг нэг эсүүд байгаа. Тэр нь юу вэ гэхлээр за энгийнээр бол мэдээллийн тагнуулыг ойлгочих болно. Ягаад гэвэл энгийн дендритик эсүүд яадаг вэ гэхээр гадны дайсан байх юм бол илрүүлээд өөч гадны дайсан мэн гэж хэлдэг. Тэгэнгүүт энэ эсүүд яадаг вэ гэхээр эсэргээр ажилдаг. Тэр нь яадаг вэ гэхээр дархлааны систем худлаа хэлчихдэг. Йоо айх зүйл ахгүй эн чинь манай эсүүд гэж яагаад тэр хоорондоороо нөгөө нэг одоо антиинфламатори юмыг ялгаруулад нөгөө эсүүдээ тайвшруулад тэгээд та нар чинь бол дайсан биш гэдэг урвуулдаг гэсэн үг ерөнхийдөө бол. Тэгэхээр одоо нөгөө нэг биднээсээ урвцсан байгаа эсийг буцааж урвуулад одоо эх орныхоо дайсан байсан цэргүүдийг буцаагаад эх оронд нь авчирж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт бас нэг юм тунгалгийн эсгээд байгаамаа. Тэр нь олонгууд нууц зохицуулагч гэж хэлж болно. За тэр нь яадаг вэ гэхэлэр ерөнхийдөө бол тунгалгийн болцорхойд байрладаг. Тэгээд нөгөө нэг өөрийнхөө уурахтай төстэй антигенийг харуулад одоо энэ бол одоо манай эс ч юу гэж тийм сургалт явуулдаг тийм бас нэг эс байгаа. За тэгэхээр тийм гурван төрлийн эс бол одоо манай бидний дархлааны системийг хамгаалаад ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээ яг яаж хамгаалаад байгаа юм бэ гэхэлэр айгүй сонирхолтой зүйл. За ингээд дархлааны одоо систем чинь одоо айрам одоо улсын хил гэсэн шүү дээ. За тэгэнгүүт одоо нөгөө нэг халдвар орж ирэнгүүт бүх хүчээ дайчлаад давталнаа. Гэхдээ ямар ч айрам байсан тулаан дуусны дараа зэвсгээ болох уур хилэнгээ дарахгүй бол өөрийнхөө хотыг шатаагаал орхиж штэ. Тэгэхээр одоо тэр систем л гэсэн үг. За тэгэхээр тийм нөгөө нэг дархлааг тийм саарамгжуулдаг тийм систем хэрэгтэй. Тэгээд дараа нь тайвшрах механизм заавал байх ёстой гэсэн үг. За тэгээд тэр хэрхэн яаж тайвшруулж гинэ гэхлээр эхнийх нь олонгууд ийм унтаж байгаа горим гэж байгаа. Унтаж байгаа эсүүд гээд тэр нь яад юм бэ гэхлээр тэ эсүүдийг л одоо тийм бууга буулгацсан аюулгүй горимд хийцэн байдалтай зүрхэж болно. Одоо цэргүүд чинь нөгөө нэг буутахад бэлэн гэхдээ нөгөө бууга оролдохгүй одоо хажуудаа тавьчихдээ шүү дээ. Яг тийм эстэй бол зөрүүлж болно. Тэрэнд одоо зэвсэг байгаа ч гэсэн одоо одоогор бол буутах тушаал байхгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг байлгахад бэлэн гэхдээ тушаалгүй болохоор тийм унтаж байгаа тийм хүлээлгийн горимд байгаа эсэ гэсэн үг. За дараагийнх нь арга нь олонгууд юу вэ гэхлээр
зарим дархлааны эсүүд өөрийнхөө урагтай харьцсан ч гэсэн тийм зүгээр анзаараагүй дүр үзүүлчихдэг гэсэн үг. Тэгэхээр энэ дайсан биш зүгээр өнгөрчээгээд нэг юм тоохгүй өнгөрчдөг. Ажлаа жоохон хинэггүй идэг гэсэн үг. Энэ олонгууд тийм автаа иммун урвалыг үүсгэх бас нэг төрлийн арга. Гэхдээ бүр ингээд тэр хэсэг үнэхээр халдвартай, үнэхээр өрөвсөлтэй яхан бол үл тоохоо болоод ерөнхийдөө бол ажиллаж эхэлнэ. Гэхдээ тэрнээс өмнө ерөнхийдөө бол нөгөө нэг одоо үл тоогоод энийг байжлаад ингээд тоохгүй орхих нэг арга байгаа. Дараагийнх нь олонгод energy буюу тийм үнэмшилгүй хэс гэж бас байгаа. Тэр нь юу юм гэхэлэр одоо дархлааны эсүүд чинь өөр уургийг өөр антиген буюу тийм өөр уургийг харсан ч гэсэн итгэхгүй байхны төлөв байгаа. Тэр нь юу юм гэхэлэр одоо ингээд хэрвээ би одоо танд нэг хүнийг харуул энэ хүн гэмт хэрэг хийсэн гэвэл та тийм үү. Гэхдээ чи яг юугаар нотлох юм надад та нотлогоо нэхэнтэй. Яг тэрнтэй адилхан дархлааны эсүүд нотлохгүйг давтлахгүйгээр тийм тайван байдлыг хамгаалдаг гэсэн үг. Тэгэхээр одоо нэг нь ингээд энэ хараа дархлааны эсэн дотор дайсан явж ингүүд нотлогоо чи ханаагаа, баримт чи ханаагаа, их сурвалж чи ханаагаа гэд тэгээд тийм тайван өнгөрөх бас нэг төрлийн арга байдгаа гэсэн үг. За тэгээд peripheral dilation буюу устгалын ажиллагаа гэж бас нэг зүйл бий. Тэр нь юу вэ гэхэлэр зарим эсүүд ямар ч арга хэмжээ авч болохгүй. Ягаал хэдэд бол маш аюултай. Өөрөлдөл өөрийнхөө эсүүд рүү бууддаг тийм цэргүүд, тийм одоо эсүүд байдаг. Тэгэхээр тийм болохоор тийм эсүүдийг бол тэр чигт нь бол бүрэн устгах хэрэгтэй болчиход байгаа. Нөгөө нэг зарим эсүүдийг шууд одоо бүр галзуурсан байх юм бол буутахасаар аргагүй гэсэн шүү дээ. Яг тэрэн шиг тэр эсүүдийг бол устгахасаар аргагүй гэсэн үг. За тэгээд зарим эсүүд нь олонгууд өөрөө өөрийгөө ойлгоо. За би үнэхээр аюултай байна гэж ойлгонгуудаа өөрөө өөрийгөө устгадагч байгаа. Зарим нь олонгууд за одоо хүчээр устгахгүй болохгүй ч байгаа гэсэн үг. Тэгэхээр бол хүний дархлааны систем дотор бүр юм бүхэл бүтэн шүүх ажиллагаа болж байгаа л гэсэн үг. За тэгээд нэг айгүй сонирхолтой зүйл хүний биедэд тэр нь олонгууд нөгөө дархлааны нам гүн бүсүүд гэх юм уу одоо тийм дархлаанаас хамгаалагдсан бүс гэдэг тийм хэсэг зүйл хүний бие дотор байдаг. Тэр нь олонгууд хүний зарим эргэтэн буюу тарих, нүд, нүхэн өрчхөн эргэтэн гэх мэт бол тийм immunoprivileged гэдэг тийм орон зайд оршдог. Тэгээд тэр нь яадаг вэ гэхэлэр ерөнхийдөө бол дархлааны эсүүдийн хандлт маш хязгаартай байдаг. Яагаад тэгэхээр хэрвээ тэн дархлаа хэтэрхий идэвхтэй ажиллах юм бол эргэтний нарийн бүтэц гэмтэн. Одоо чи нөгөө хэрвээ хүний нүд өөрийгөө нүд гэд мэдчих юм бол өөрийгөө устгаж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд гадны одоо бидийг харж байгаа нүд өөрийгөө харж байгааг мэдэхгүй байгаа. Зүгээр нүд хэрвээ нөгөө нэг нүдний дархлааны эсүүд хэтэрхийсэн ажиллаад эхэлчих юм бол бид нар чи одоо ингээд гадны имийг харж ийн өөрийгөө хамгаалъя гэд өөрийгөө устгаад хараагүй болох магадaltaй гэсэн үг. Тийм болохоор одоо нүд ч юм уу тарих ч юм уу нөхөн ирч хүн хэсгүүд олонгууд одоо дархлааны эсүүд нь ажилдаг. Гэхдээ тийм хэтэрхий амир ажиллахгүйгээр ажилдаг нэг тийм хэсэг бол байдаг. Надад бүр амар сонир санагдсан. Хэрвээ дархлааны эсүүд буруу ажиллаж юм бол өөрийгөө сохлох аюултай гэхэлэр сонирн байгааз юу ч хийхгүйгээр эсүүд нь зүгээр зүгээр яж байгаад хараагүй болно гэдэг чи амар сонир. Амар эвгүй. За тэгээд нэг бол нөгөө нэг одоо бүхэлд нь хэсэгчлэн байдлаар хүлцэж болно. За тэр нь юу вэ гэхлээр одоо нөгөө нэг Т эсүүд нь хүлцэлтэй байхад Б эсүүд нь итгэхгүй одоо тариу өгдөг ч юм уу гэх мэтээр ингээд хоорондоо харилцаад ухаалаг байдлаар одоо системээ ажиллуулж болтгоо гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө бол дархлааны системийг одоо саармагжуулж байгаа зүйл бол одоо өөрийгөө хамгаалах хоёр дахь шатны ухаан. За тэгээ халбар устгах биш одоо өөрийнхөө бид инх тунх тогтоох ухаалаг тэнцвэрийн тогтолцоо л гэж ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол нэг юм хүний бие дотор юм зөндөө олон сонирхолтой баг шүүх ажиллагаа юу юм те цэрэг цагтаа бүр юм одоо батлан хамгаалах яамны үйл ажиллагаа болдгоо гэсэн. Тэрийг бол тайлбарласнараа манай 3 эрдэмтэн бол одоо шагналыг авсан байгаамаа. За тэгээ 3 эрдэмтэн байна. Нэг одоо тэр эмэгтэй рүү Шведээс залгаа за та одоо Нобель хүрсэн байна гэж залах гад утас руу залгасан чинь гадны дугаараа харна энэ яг нөгөө нэг спам нөгөө нэг юу дугаар байна гэд утас аваагүй гэсэн. Гэтэ ямар гоё ягаад би лав хэрэг миний нэр ингээд ирчих юм бол би бүр уцаа ингээд хайжаад тавиад өдөр шөнөгүй ингээд хараад сууна. Тэгэхээр тэр эмхтөө гадны дугаар байна гэдэг. Тэр эмхтэн бүр яасан гэсэн шүү дээ. Ерөөсөө бүр өмнө нь ч гэсэн нөгөө жил болох Нобелийн шагналын юу зарлаж байгаа шүү дээ. Тэрэн дээр хизээч өөрийгөө нэр дэвшнэ гэж бүр боддоггүй байсан гэсэн. Ер нь Нобелийн шагнал ч юм уу юм нэр хүндтэй шагналын тухай боддоггүй байсан гинэ. Тэгээд ер нь оюутнуудтайгаа ярихдаа хамгийн гол юм нь зүгээр бид нар шин зүйлийг олж нээж байгаа гэдэг нь чухал. Тэгээд тэр нь хүн төрөлхтний амьдралд хэрэгтэй бол бүр чухал. За бусад зүйлд бол бид нар санаа зовох хэрэггүй гэж ярьдаг хүн байсан гэсэн. Тэгээ ингээд танихгүй дугаар муугаар залгангууд мангар сэжигтэй санагдсан шүү дээ. Тийм шүү дээ. Энэ над юу сонин хийн гэж бодсон. Зааварч нэг юу яах хэрэгтэй биш үү? Нөө нэг
Нобелийн шагналын хорооны утсыг бол тэмдэглээ авчих хэрэгтэй л юм байна. Юмыг яаж бодох Юмэг яаж мэдгүй. манахаас бол таалт ихэндээ за бэлгүүх тэмдэглэж байгаа би ми мөрөөрөө амьдрээ юу. За хэдүүл хамтран ажиллагчаа танилцуулчаа. Тэгээ бэлгүүн рүү гарцгаая. За тэгээд бэлгүүн рүүгээ юу. За бэлгүүн рүү орё доо. За өвсөл уламжлалт эдлэгч оюу толгой компани маань манай хамтран ажиллагчаар ажиллаж байгаа. За онцлог үйлчлэгээ гэх юм бол онцлог үйлчлэгийн одоо чинь оюу толгой компаниг бол бүгдээрээ мэдж байгаа байлгүй дээ тий. За оюу толгой компани маань бол уул уурхай үйл ажиллагаа явуулахаас гадна боловсролын салбарт хөрөнгө оруулж ирсэн. 2010 оноос хойш дэлхийд өрсөлдөх ур чадвартай мэрэгчлэлтүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын сургалтын тэтгэлэг гартуулжээ. За тэгээд дээрэс нь оюу толгой компани маань Монгол орны өнцөг болон бүртээ эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа юм байна. За жишээ нь хариуцлагагүй уул уурхай олноос өндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх, оюун салбарыг чадваржуулах 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр өөрөөсөө уул уурхай эрхлэхээс гадна бусад одоо энэ хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн одоо үйлчлэгийг нь одоо бас ингэж үүрэлцэж байгаа гэдгийг бас сонирхолтой юм байна. За мөн Монгол улсын усны нөөцийг хамгаалах, доктортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах нэгэн одоо шалгаруулалтыг оюу толгой компаниас санаачлан 2 дахь жилдээ зарласан байгаа юм байна. За усны салбарын судлаачид усны хэрэглээнд дэвшилт дарга техник нэвтрүүлс байгууллагууд хувь хүмүүс энэхүү шалгаруулалтад оролцож болох юм байна шүү. За тэгэхээр яг одоо Монгол улсынхаа усны одоо нөөцийг хамгаалах доктортой ажиллагааг нь одоо дэмжих, хэрэглээг нь дэмжих ийм зүйл хийгээд дээрэс нь оюу толгойн энэ шалгаруулалтаас нь одоо бас шагнал авах боломжтой юм байна шүү. Эрдэмтдээ, хувь хүмүүсээ, байгууллагуудаа. За ямар ч хэлсэн энэ мэтлэн бол оюу толгой маань ингэж өв соёл одоо уламжлалыг дээдэлдэг ийм компани байгаа. За дээрэс нь нэмэлт мэдээллийг одоо өөр илүү их сонирхолтой мэдээлэл байх юм бол сонирхож байгаа юм бол оюу толгой компани албан ёсны одоо вебсайтын цахим хуудасанд ороод мэдээлэл авах боломжтой байлээ шүү. За баярлалаа оюу толгой компанид. За баярлалаа ч болохоор химийн салбарыг Химийн салбар гэ. Хамгийн миний хувьд бол айгүй сүүлийн үед айгүй хэцүү болсон салбаруудын нэг гэ. Тэгээд тэгсэн саяны оюу толгойн нэг устаа бас энэ жилийн химийн салбарын нэлт холбогдож байгаа юм. Тэгэхээр юу вэ гэхээр та хоёр юу үзчихсэн үү? Доктор Хүү үзчихсэн үү? Юу талын Доктор Хүү дээр нэг юм TARDIS гэдэг юм полис фон бук гардаг штэ тий. Уцаар ирдэг юм юу. Тэгэнгүүт гаднаасаа их жижигхэн дотор нь оронгууд тэр чинь хязгааргүй том хэмжээтэй зүйл байдаг байхгүй. Тэгээ яг хөө иймэрхүү зүйлүүдийг хүмүүс өмнө нь зөвхөн уран зөгнөлт зохиолтол боддог байсан байна. Жишээ нь нөгөө Harry Potter-ийн Hermione-гийн юм юу гэдэг штэ тий. Цүнх байдаг ш. Дотроо юм том. Японы Doraemon гэдэг нөгөө анимений. Тийм. Doraemon-гийн анимег нэ Doraemon-гийн халаас нь болсон. Дотроо айгу том байдаг. Тэгээ иймэрхүү зүйлүүдийг бид нар уран зөгнөлтөөр ярьдаг байсан бол за энэ жилийн Нобелийн шагнал авсан 3 хүн маань энэ зүйлийг бодит амьдрал дээр байх боломжтойг харуулсан байна. За гэхдээ нэг юм чухал мэдээж одоо нөгөө Hermione-гийн цүнх шиг ч юм уу эсвэл Doraemon-гийн халаас шиг эсвэл TARDIS шиг биш те ингээд хүссэн юм а тийшээ бид нар оруулж чадахгүй мэдээж. Юу оруулж болох вэ гэхээр түрүүний оюу толгойн устай холбоотой наацх нь бид нар тийшээ ус оруулж болно, агаар оруулж болно. Ямар нэгэн хөрсний эсвэл голын, далайн бохирдлын системүүдийг оруулж болдог. Тэгэхээр энэ зүйл маань өөрөө тэгвэл яг юу юм гэхээр металл органик нэгдэл гэж байгаа байхгүй. За металл органик нэгдэл гэдэг нь юу юм гэхээр бидэрт нэг юм металл байгаа, нөгөө талд нэг юм органик нэгдэл байна гэсэн үг. За металл зүйл органик зүйлтэй ямар нэгэн байдлаар нэгдэл үүсэх бол айгүй хэцүү. Химчид 1989 оноос өмнө бол яг зеолит төрлийн нэгдлүүдийг мэддэг гэсэн. Гэхдээ зеолит төрлийн нэгдлүүд нь тодорхой хэмжээнд ингээд нэгдэл үүсгдэг ч гэсэн юм доктортой биш, найдвартай биш тийм зүйл байсан байхгүй. Тэгэхээр нэг сонирхдаггүй орхицсан. За тэгсэн 1989 онд манай нөгөө шагнал авсан 3-ын нэг нь Ричард Робсон гэдэг нөхөр. Тэгээд Бернард Хоскинс гэх найзтайгаа. Энэ хоёр яасан бэ гэхээр нэг талд нь металл, нэг талд нь органик нэгдэл. За энэ хоёр нь хоёулаа ион болчихж байгаа. Ион гэдэг нь юу гэхээр нэг бол өөртөө хэд их электрон авцсан, эсвэл өөрийнхөө электроныг алдсан тийм атом л хэвчээ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр чинь хоорондоо таталцсан гэсэн үг шүү дээ, тий? Тодорхой хэмжээнд. Тэгвэл ийм иончлогдсон атомын хооронд нь үрж үтсэн байгаа байхгүй юу? Манай хоёр яагаад үрж үтсэн бэ гэхээр яг асуулт нь юу нь яахлаар металл нэгдэл органик нэгдэлтэй нэгдэж болдгоо. Наадах чи хэн баталсан гэж бодсон байгаа юм тий. Яг энийг ингээ баталсан туршилт байдаг юм уу тий. Яг энийг ингээд болохгүй гэдгийг харуулсан бүр онлайн тайлбар байдаг юм уу гэдгийг судалж үзээд судлах зорилгоор
Тэгээ энэ нэгдлүүдээ ингээ одоо миний 100 гар талд нэг металл, баруун талд нэг органик байлаа ингэж холбосноо. Дахиад энэ чинь металл, дахиад ингээд органик гэдэг ингээд одоо гинж холбож байгаа юм шиг холбосон байгаа байхгүй. Нэг юм юу үсгээ тий зүү тогтол үсэг. Тэгээ юм дахин давтагддаг 3D бүтцүүдийг гаргаж үзсэн байгаа. За ингэж 3D бүтцүүд гаргаж үзэхээр эн чинь нэг юм барилгын би одоо юуг нь тавьчих чинь гэсэн үг шүү дээ. Архитектийн хийчих чинь гэсэн үг шүү дээ тий. Одоо нөгөө каркасуудын үрцэн мэн гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг юм пейпер бичсэн. Тэгээ орхицсон заяа нөгөөтгөө. Ер нь ингээд за ийм юм бол ингээд боломжтой маань ингээд орхисон. За яагаад орхисон гэхээр айгуу гоё ингээд өрчөж байгаа. Одоо ингээд гуруулаа үе гэж бодъё л та. Тэгээ гуруулаа ингээд айгуу гоё юм үрж болчиход. Гэтэл нөгөөх нь нөгөө зеолиттай адилхан эмзэг хөөрхөн амтан ямар нэг юм агаартай уралд ороод ч юм уу устаа уралд орох юм бол тэгэл байхгүй болчихдаг заяа. Нэгс бидний барьсан барилга одоо нөгөө нэг юм 3 гахатай үлгэр байдаг штэ тий байшин барих гэдэг. Тэрний нэг юм өвсөөр барьсан байшин шиг байхгүй. Нэг салхи болонгууд тийшээ ингээ хийсэн явчихдаг заяа ерөөсөө. Ийм хэцүү юм ингээ барьсан. Тэгсэн үүнээс нэг жилийн дараа Японы эрдэмтэн Сусуми Катагава гэдэг нөхөр Кёотогийн их сургуульд насаараа амьдарсан эрдэмтэн юм байл энэ ерөөсөө. Тэгээ мань нөхөр тэнцээ энэ ажлыг харчаад юу гэж утсан бэ гэхээр энд одоо нэг юм дутуу байж магадгүй те хэдүүлээ энийг сайжруулчих л та гэсэн байгаа байхгүй. Би одоо жишээ нь тэр түрүүний Ричард Опенс шиг юм хийсэн байлгаад хасаа тэрийг нь барьж аваа те. За энийг ер нь сайжруулах ямар арга байна гэдэг. Тэг янз янзаар сайжруулах гэж үзээд үр дүнд нь юу гаргаж авсан бэ гэхээр тасалгааны температурд нөгөө одоо бид өмнө өрцөн байсан системүүдийг ажиллах боломжтой болгочихж байгаа. Нэг гэсэндээ өмнө нь өвсөөр барьсан байсан одоо юу байсан бол байшин байсан бол тэрийг тоосгоор барьсан юм шиг байшин болгосон байгаа байхгүй. Гэтэл яг бодит байдал дээр бүр тоосгоч биш заяа. Бүр юм илүү уян хатан. Ягаад тэгэхээр одоо ингээд юм тоосгоор зочид буудал шиг юм хийцэн байна гэж бодъё те. Дотор нь айгүй олон өрөөтэй. Гэтэ тэр өрөө болгоно нь тусгай төрлийн хүмүүст л зориулсан. Одоо жишээ нь 1-р зэрэглэлийн өрөө бол хасааг л авна. 2-р зэрэглэлийн өрөө даанаг л авна. 3-р зэрэглэлийнх нь бэлгүүнийг л авна гэдэг ч юм уу те. Өөр ингэж солигдож орох боломжгүй. Ийм зочид буудлын өрөө шиг юм бүтцийг бий болгонгод нөгөө өрөөнүүд юу авдаг вэ гэхээр зарим өрөө зөвхөн хүчил төрөгчийн атомыг л дотор оруулж чадна тий. Дотроо хорж чадна. Зарим зөвхөн карбон ч үлээ нүс төрөгчийн атомыг л хорж чадна. Зарим зөвхөн ус төрөгчийг л хорж чадна гэдэг. Ингээд тус нь ялгаад авч чаддаг юм зочид буудлын системийг архитектийн бүрэн төгс болгоод тэгэнгүүт энэ яг төрөний таардс болчихж байгаа. Яагаад тэгэхээр тухайн одоо энэ чинь нэг юм спонж шиг систем болчихж байгаа байхгүй. Спонж чинь нэг юм өөрийнхөө хэмжээнээс хамаагүй хэмжээний усыг шингээж авч чаддаг шүү дээ тий. Тэр шиг юм бариад тэр дотор хэдүүлээ одоо энийг цүлд аваачаад тавьчих л та. Нөгөөх нь ямар нэгэн батарей гадны цахилгаан хэрэгэл шаардахгүйгээр агаарт байгаа ус төрөгч болон CO2-ыг өөртөө шингээж аваад тэнгуү тэр чинь ингээд дотор хадгалагдчих ш. Тэнгуү дахиад нөгөө хоёр нь холдог нэг юм нэмэд өгчингүүт нь ус гаргаад ирж байгаа байхгүй тийм чинээс шүү. Тэгээ хаягдлан зүгээр C байж идэг ч юм уу тий. Ийм гоё юм хийцэн. Тэгсэн цүл тавьчих юм. Жишээ нь одоо хүмүүс ингэж тайлбарлаад байгаа. Нэг хөл бөмбөгийн талбааны хэмжээтэй цүлд аваачаад тавьчих юм бол тэр хөл бөмбөгийн талбайд хоримтлуулж чадах хэмжээний усыг гаргаж авах боломжтой. Тэрээс ус хоримтлуулах маш агуу системийг хийж чадсан. Дээрэс нь орчин үед бол энэ ерөөсөө уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн чухал нөлөөтэй нээлтүүдийн нэг. Голын ой сав байгаа тий. Ай сав. Далайн ай сав гэдэг нь микропластикийн бохирдол гэх мэт энэ бүх зүйлүүдийг одоо эдгээр энэ металл органик нэгдлүүдийг ашиглаад цэвэрлэх боломжийг гаргаж ирж байгаа юм билээ. За ингээ хоёр дахь нөхөр бол баг ингээ бүх ажлыг хийсэн юм шиг байгааз тээ. Эхний нөхрийн ажлыг ингээ өргөжүүлээд. Гурав дахь нөхөр нь Омар Яги гэдэг нөхөр юу хийсэн бэ гэхээр Омар Яги бол ерөөсөө өмнөх хоёр нөхрийн ажил бол ерөнхийдөө юм инженерийн талтай ажлууд байгаа байхгүй. Онол боловсруулад инженер нь хийгдээд тэгээд өргөлтөнд тавигдчихсан тий. Байшин ингээ баригдчихсан. Гэтэл дараагийн одоо эрдэмтэд чи айгу шуналтай штэ. Дараагийн асуулт юу гэхээр наадах чи ингэж айгу олон одоо янз янзаар ингэж өрөх гэж үзэхгүйгээр шууд нэг юм хууль байна уу те. Ингээд өрчөхөд болдог нэг юм хууль байна уу гэж асуусан байна. За Омар Яги бол ерөөсөө л багийнхнаасаа тэгэж асуусан. За хүмүүс ингээд Сусуми Катагавын болон Ричард Робсонаар иймэрхүү юм хийчихлээ манайхаа тий. За тэгвэл одоо эдгээрийг ингээд ямар нэгэн өрхөд яг ийм металл органик нэгтлэг гаргаж өгнө гэдэг хууль нь хэдүүлээ судлаа. За Омар Яги айгу хөөрхөн заяа. Юу мөрөдчихсэн гэхээр тухайн үедээ бол ерөөсөө ингээд судалгааны баг нь хамгийн анхныхаа дор хаяж 100 ишлэлтэй пейперийг бичиж гэж зорьсон юм байна л да. Энэ хэд нэг тийм амбиц тавьж зорьсон. Тэгээ энэ хуулийг боловсруулсан чинь MOF 5 гэдэг бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн байна. За тэр юу гэхээр ерөөсөө одоо энэ нөхдүүд бид нар энэ нөхдүүд юу хийсэн бэ гэхээр
Хүү чамд ийм металл байна. Надад ийм органик нэгтлээ. Наадуулаа энэ хуулийн дагуу өрөх юм бол чи шинэ металл органик нэгтэлтэй боллоо гэдэг хуулийг гаргаад ирсэн байгаа байхгүй. За математикаар бол нэг гэсэндээ тухайн зүйлүүдийг ямар геометрийн бүтцтэй өрөх юм бол ямар физик хэм шин чанартай вэ гэдгийг хийж өгсөн байгаа юм нөхөр тийм чинь. Илүү одоо математик физикийн талын онлайн боловсруулсан. За үүгээрээ бол бүр цоошин химийн одоо салбарыг тэнцээ нийцсэн reticular chemistry гэж байгаа байхгүй. Ерөөсөө ингээл металлик органик нэгдүүдийг лего тоглоом шиг өрөөл юу гарч ирэх үү? За наатахаа судал гэдэг цаа. Манай нөхөр бол баг ингээд энэ судалгааны салбарыг шинээр нэгтэйгээ зэрэг баг дуусгаа хийчих юм шиг тийм том юм хийсэн байна. Тэгэхээр энэ нөхөр бол яг 1999-с 2003 оны хавцаа энэ ажлуудаа хийсэн. Тэгэхээр түрүүний нөгөө физиктэй харьцуулахад бол физикийн хэд мань хоорондоо хамтарч ажиллаад байсан шүү дээ, тий. Тэгээ одоо ч гэсэн нөгөө босс нь удирдаа яваад байсан шүү дээ. Ангаахын хэд бол нэгнийхээ ажил дээрээс одоо нээсэн зүйлүүдийг нөхөж тайлбарлаа яваад байсан, тий. Тэрнтэй төстэй химик нэг нөхөр тэнцээ нэг юм ийдсэн чинь нөгөө нөхөр нь тэрийг барьж аваад гэсэн сүүлд нь омар яг нь бүгдийг базаж аваад нэг тэнцээ ажил болгосон байгаа байхгүй. Тийм ийм ажил хийснээрээ энэ жилийн Нобелийн шагналыг өгж байгаа юм байлээ. За оны хувьд бол харах юм бол энэ чинь нэг 20 за 30 жилийн өмнөх л ажил юм да тий. Тун саяхных. Тэгээ хамгийн одоо өнөөдөр бол бүр ингээ байнга яригддаг юм нь ерөөсөө ус ховор газар, за эсвэл усны бохирдол, хөрсний бохирдол их газар эдгээр металл органик нэгдлүүдийг ашиглаад намшиг хэмжээний ус цуглуулж болно, маш их хэмжээний бохирдлыг цэвэрлэж болно тий. Ийм зүйлүүдийг хийж байгаа юм байна. За ирээдүйд бол ерөөсөө юу вэ гэхээр түрүүний квант компьютер энтертэй холбогдож магадгүй. Яагаад тэгэхээр тухайн металлик органик нэгдэл дотор би квантум чипүүдийг хорж болох байхгүй тийм чи. Тухайн квантум чипүүдийг хорих юм бол миний компьютерийн хэмжээ ямар байх вэ гэдэг юм сонирхолтой асуултууд гарч ирж байгаа юм байна л дээ. Яг нь одоо бол ингээд орчин үеийн шинжлэх ухаан бол ямар нэгэн одоо өмнөх энэ хим физик ангаахын ухааны нээлтүүдийг бид нар дахиж хооронд нь холиод юу нээж болох вэ гэдэг юм яригдаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг квант компьютер дээр, суперкондуктор дээр за бүр ангаах ухаанд жишээ нь вирус хориг гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд яригддаг юм л. Тэгэхээр МОФ бол ерөөсө хамгийн ийм одоо миний хувьд бол энэ жилийн Нобель авсан салбаруудаас утга зохиолыг тооцохгүй гэх. Утга зохиолыг тооцохгүйгээр хамгийн ийм хот нь хамгийн гоё нь байхгүй. Ерөөсөө бодит амьдрал дээрх тардсыг тэнцээ бүтээсэн. Тэнгүүтээ тардс дотор юу хадгалах вэ гэдэг нь бидний одоо дурын асуудал тий. Ямар таарц хийх вэ гэдэг нь бидний дурын асуудал болсон. Тэгээ энэ хүмүүсийн нээлтийг өгсөн юм байлээ. За тэгээд энэ Кёто, Японы Кётогийн их сургууль бол энэ жил ингэж Нобель аваад ерөөсөө одоо ч гэсэн Японд хамгийн их Нобелийн шагнал авсан сургууль гэдэг одоо нэр хүндээ хадгалаа яваад байгаа юм байна ерөөсөө. Тэргээрээ бас их сонирхолтой зүйл болсон юм. Тэгээд уцаар ярьсан шүү дээ. Энэ нөгөө Япон нөхөрлөө нь уцаар яриад тэгсэн чинь дунд нь тасарсан байхгүй юу. Нэг хятад сэтгүүлч асуулт асуусан чинь Япон нөхрийн маань асуултанд тасраад тэгснээр буцаж ярихдаа би айгүй ажилтаа байдаг хэдүүлээ дараа ярьж болох уу гэж байгаа шүү дээ. Айгүй ажилтаа хайртай хүн байна ерөөсөө. За химийн шагналд ийм 3 хүн Нобелийн шагнал авсан байна энэ жил. Бас нэг нөгөө бичлэг яваад исэн шагнал авсан гэдгээ нөгөө нэг хэлэх гээд чам руу холбож болохгүй ингээ гэрт нь очиод хаалгын тогшоод бид Нобель авчирчээгээ хэлсэн чинь за баг нэг юм за баг нэг юм зүгээр л бөө би сая усуучлаа гэж мим хэлж байгаа юм шиг эрдэнэтэд яа юу вэ? Шиний 2 цагт хэлээ те. Шиний 2 цаг. Шиний 2 цаг. Тэгээд хаалт өгсөн. Би шалгаадах гэж энэ тэр гайхалтай шалгаадах. Баг итгэхгүй байгаа даа байхгүй тий. Баталгаа нь хаана байна? Энэ жилийн физик авсан нөхөрлөө залгасан чинь тэгсэн биз дээ. Жохон нэг юм ууртаа ярьж мэ. Тэгээд та ингээ Нобелийн шагнал авлаа танд баяр хүргэе гэсэн чинь ямар сони ийм юм яхахлаар Нобель авдаг. Тэгэнгүүт за ингээд тантай юуны нөгөө нэг Нобелийн баярын үдшилэг гэж болдог шүү дээ. Одоо 12 сарын дундуур. Тэрэн дээр ингээд уулзаа гэсэн чинь. За тэгээ угаасаа тэрэн дээр л уулзсан гэсэн. Тэгсэн дээ. Бас нэг амир хөөрхөн ээж авааруугаа залгаж байгаа бичлэг яваад исэн шүү дээ. Тийм тэгсэн чи амир хөөрхөн ямар мундаг миний хүү ямар мундаг юм бэ гээл амир хөгшөөхөн залгаад байгаа шүү дээ. Хөгшөөхөн өндөр залгаад байгаа шүү дээ. Тэгсэн чи амир хөөрхөн. Энэ залгадгууд нь бас их гоё. Энэ нөгөө ангаахын хэд рүү залгасан чинь бас
гэр бүлээрээ хоолнд сууж исэн гэсэн тий. Тэгээ эхлээд таслаа хийцэн. Дараа нь нөхөрлүүн залгаад нөхөрт нь хэлсэн хов зөөсөн. Цаа түндээ уцаа авах гэж хэлдэг. Тэгээ эхнэр нь уцаа аваад эхлээд айгүй ингээд нууцаар чимээгүй ярьсан байгаа байхгүй. Нөгөө ажиллаас нь чухал гэдэг ойлгох, ажлын чухал юм байна гэд. Тэгээ ингээд ярьснаа. Ноблийн хороо ярьж ирэнгүүт шууд спикер дээр нь тавьсан байгаа. Шууд спикер дээр нь тавиад намайг таныг одоо энэ мэдээг ингээ хин сонсож байгаа гэсэн би спикер дээр нь тавьсан манай гэр бүл ингээ бүхэлдээ сонсож байгаа. Гэхдээ энд юу болоод байгааг ойлгохгүй ганц л нөхөр байна гэд. Тэр нь юу юм гэсэн чи манай нохоо айгүй confused байна гэх. Тэгээд нэг нөхөр бас тэгээдсэн шүү дээ. Би аюутнууд хичээл орж байна. Дараа залгаа. Дараа ярих. Тэгээд энэ жилийнх шүү дээ. За хэдүүлгийнхэн цаг дууссан байна. За тэгээд манай энэ удаагийн нэвтрүүлгийг болохоор спортын хувьцыг Америкаас өрөөтэй Заяа спортч болон өв соёл уламжлалт эдгэгч оюутлогын компани хамтран оролцлоо. Уг нэвтрүүлгийг MTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 хост телефон болон YouTube сувгуудаар цацагдлаа. За баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.